сайн байна уу? Би Vegas Music School-ийн багш хос байна. Би гитар хөгжмийн хичээл ордог. За гитар хөгжмийн тухайд товчхон танилцуулахад гитар хөгжим өсөө хөгжмийн төвд багтдаг. Тэгээ 20 дугаар зууны хөгжмийн урлагт маш том нөлөө үзүүлсэн хөгжмийн зэвсэг байгаа. Гитар хөгжим 20 дугаар зууны эхний жаз хөгжим анх үүсгэд маш их тоглогдож эхлээд өдийг рок хөгжим тоглоход хүртэл цэглэгаан гитар, акустик гэсэн хэм маяг өөрчлөлтөнд хамт дагаж хөгжиж ирсэн байдаг. Манайд сургуульд 10-аас дээш насны хүмүүс гитар хөгжмийг сонгон суралцаж болно. 3 сар явсны дараа эхний үр дүн үзэгдэх учраас хуучтын авах хэрэгтэй. 3 сар явсны дараа юу сурах вэ гэвэл 10-аас 15 популяр дуунуудыг зөвхөн ритм буюу гармоны тоглолт сурсан байна. Цаашаа хэрвээ сонгож суралцаж өшөөг үзэрэглээ гэвэл тэр сол гитар болон жаз, блюз, рок гэсэн хөгжмийн олон хэм маягуудын анхан шатны техникүүдтэй танилцсанаа.